Лам дуучин Савгсүрэнгийн Эрдэнэ хорлын 2 дахь бие даасан тоглолт. Амгалан жаргалан шашин урлагийн цэнгүүнэ хонгор нутгийн түмэндээ өргөн барихаар 4-р сарын 24-ний өдрүүдээс эхлэн Баян хонгор аймгийн сумдуудаар аялан тоглох бөгөөд 5-р сарын 12-ны өдөр Баян хонгор аймгийн хөгжин драмын театрт тоглоно. Энэ одоо шашин урлагийн цэнгүүнд очсноороо энэ шашин номон даган байснараа муу гин бүхнийг одоо дараад намжлаад сайн сайхан бүхнийг одоо хуран шуулаад сайн сайхан бүхнийг бид бүхэн зогцлоогоод ийм сайхан буян төвлөрөлт бид нар очиж байна гэсэн сэтгэлээр ирэх юм бол энэ жинхэнэ одоо амгалан жаргалан шашин урлагийн цэнгүүнд ирсний гол утга бол оршино. Хөгжим драмын театрын тоглолтод найруулагч Мастро Догмодын Сосор Барам, Монгол улсын ардын жүжигчин Бацүх ба түүний нөхөд оролцсноо. Эрдэнэ хорлыг би бол нэлээд анзаардаг, нэлээд өвгөлтэй тийм өвдсөн хүүхдэд байгаа юм байна гэж би бол хардаг. Их сайхан зүйл бодоод Эрдэнэ хорлтойгоо хамт тэр сайхан дуугийг сонсоод тэр номын даган байсаад тэгээд мөч өнгөрөхөрөө гэж одоо хүсье. Үзэгсэн болгогч туулаа жилийн засал амтан бүхэн амар амгалан байхын тухайд лүүжин тавина. Эд таваар эдэ ундаа Эрдэнэс хүм малын буян гიშгийг урин дуудаж, буян гიშгийг машид арвжуулахад дашчирв, хэмрийн сан, банзрагч, алтан гэрэл, намсран дадлага авч бие сэтгэлийн таашаалыг цэнгүүлж, олон сайхан уран бүтээл, дуу хуураа өргөх болно. Олуулаа үлдсэн буян шамшигдгийн учир нэгэн орог дуу хууртай засал номтой амтан бүхний тусыг бүтээхийн тухайд амар амгалан жаргалангийг сайхан цэнгүүлж жаргацгаая. Тоглолт 2023 оны 4-р сарын 24-нд Жинст, 25-нд Богд, 26-нд Баянлаг, 27-нд Баянговь, 28-нд Шинжинст, 29-нд Баян өндөр, 30-нд Баян цагаан, 5-р сарын 1-нд Баа цагаан, 2-нд Бөмбөр, 3-нд Буу цагаан, 4-нд Хүрээ марл, 5-нд Баян булаг, 6-нд Гуран булаг, 7-нд Цаг, 8-нд Жарланд, 9-нд Галуут, 10-нд Баян овоо, 11-нд Эрдэнэ цогт, 12-нд Баян хонгор аймгийн хөгжин драмын театрт 18-20 цагуудаас тус тоглоно. Ламингийн нутгийн сүсгтэн олон та бүхэн бие хэл сэтгэлийн аз жаргалыг эдэлж оюуны сайшаалыг өөрөөсөө болгоон сойрхож энэ сайхан шашин урлагийн цэнгүүнд хоёргүй сэтгэлээр нэгдэж бүгдөө сайхан оролцоод сүсгэлээрээ тэгээ та бүхэндээ баярлалаа. Хонгор нутгийн зон олон та бүхнийг амгалан жаргалан шашин урлагийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Лам дуучин Савгсүрэнгийн Эрдэнэ хорл.